Миний ээж аав хоёр бол одоо монголчууд бол нөгөө сайн хүний өр сүйтээгүүний унаг гэдэг шиг одоо одонтой содортой сайхан хүмүүсийн үр сад. Аам нь бол одоо Булган аймгийн Бугт сумын хүн. Тэгээд удам судрыг бас хөөж судалж үзэхэд бол аам маань даваа тайжийн одоо үр сад байдаг. Тэгээд ээж маань бол одоо 8 доорогт Жавзан дамбын одоо дэргэдийн хүн Дамби гэдэг хүний одоо үр хүүхдүүд. Өөм нь бол одоо хар болохоос өмнө бол 8 доорогтын хяалам явсан ийм бичиг номын улсууд юм байгаа. Одоо аль аль талдаа бол утамтай, содортой, эрдэмтдээ, номтой ийм сайхан улсууд юм байгаамаа ээж аав хоёр маань. Миний ээж аав хоёр бол 12 хүүхдийн аав ээж хоёр. Аав ээж хоёрын маань одоо тийм ээ. Ерөөсөө амьдралын замд бие биенээ түшиж яваарай. Ах нь юм бол дүүнрийнхээ өмнөх чулууг түүж яваарай. Дүүн юм бол ахыгаа түшиж яваарай гэдэг тэр үгийг яг л одоо загсан тэр захаас амьдралынх нь өөрсдийнх зарчим бол бидний дунд байдаг. Тэгэд ерөөсөө ингээд өнөөдөр хэдэн настай байгаагаас үл хамааран ахыхаа үгэнд дүүн ордог. Одоо дүүнэр нь ах эгч нараа хүндэлж явдаг. Тийм л нэг айл байдаг. Тэгээ миний сайхан аав гэд аавдаа би шүлэг зориулж бичсэн байдаг. Энд одоо миний аав юм яг л зан чанар гардаг гэж боддог. Уулс нурхын дайтай, зэмлэх өгнөх буучиг, ус урсхын мөнгөтэй, өөжөрт суудаг аавынхаа сайн хөлгийн зам, дашуур хөрөгдөг зандан, сарны мөнгөн дуулаа шиг ухаарч өслөө хүүн гэж. Тэгэд хайраар улсан миний л сайхан ааваа гэж. Ичидэн зориулаад олон сайхан шүлэг бичсэн би. Тэгээ хайрын хороо гэдэг шүлгэнд энэ үүрээр турмах цэцгийн шүүдэр хяруутан мөнгөрөх уйхан хорвоо үүлэн нүдэл сэтгэл зиндээ ичидэн очвол намрын өглөө. Тэгээ ичи амттай хөөхтөлтэй биш нөгөө ер нь жоохон намаршаад ирэхээр ээжийн санаад бараг л нөгөө авдуурсан унах шиг нутг руугаа ээж рүүгээ гүөх гэж шүү дээ. Миний одоо төрж өссөн нутаг сайхан одоо уул устай үзэсгэлэнтэй баян сайхан хангай тал хосолсон юм нутаг байдаг л да. Угтаалын намар, ижи шүтэн талын уул, хар чулуутын хөндөй ингээд нүдэн булаг гэд уул усныхаа тухай шүлэг бичиж одоо дуу бүтээж дуулсан байдаг, дуулуулсан байдаг. Энэ бүхэн бол миний өөрийн сэтгэлээс гарч байгаа. Тийм учраас тэр мөр бодгууд төрдөг. Нутгийнхаа газар шороон дээр ингээд явахтаа хүртэл ингээд нэг хөлбрөөд унахад цэцгэн дэвссэн гэдэг тэр мөр ингээд орж ирж байна. Тэр бол одоо миний газар шороонод тэгшнэн их татан байдгийг бол энэ үгс бол зүгээр нэг албаар биш. Цаанаасаа сэтгэлээс л ингээд урсаад орж ирдэг. Тийм байдаг. Тэгэхээр энэ бүхэн эргээд ерөөсөөс нутаг ус гэдэг бол уран бүтээч хүний зүрх сэтгэлд нь хоногш дандаан одоо дагаж явдаг ийм утга уян ухаар юм шиг байна. Ойрхон тусмаа одоо бас их улам гүйж ичих дуртай байдаг шиг байна. Тэгээд ерөөсөө хүний амьдрал гэдэг бол яг ийм нэг олон бүлэг юм шиг байна те. Хүүхэд нас. Тэгээд одоо аав ээжийн гэрээс гараад сургуулийн босго алгаад
ингээд найз нөхөд хүмүүсийн дунд орж ирж байгаа тэр хүүхэд насны бол нэг хуудас байна. Багшийн сургууль, миний одоо багшийн дээд сургууль. Энэ бол миний одоо оюутан цагийн амьдралын маань одоо бас нэгэн хуудас болж идэг. Одоо оюутан цаг за эргээд бол одоо нэг багшилж байгаа хүүхдүүдийн дунд байгаа тэр цаг мөчөөс бол уран бүтээлийн хуудас маань л иргсэн байдгийг. Хүүхдүүдтэйгээ хамт одоо тоглож наадаар тэднийхэн тухай шүлэг зохиол бичээд энэ бол нэг амьдралын одоо хуудас багшлаад ингээд одоо хүүхдүүдтэй хамт байж исэн тийм онцаг тэр бол нэг уран бүтээлч хүнд бол хань хамгийн их чухал байдаг. Ягаад гэвэл уран бүтээлч өөрөө урмаар тэтгэгдэж бас бүтээл тойруулаасаа орчин нөхцөл бас шаарддаг бас бараг нэг юм онцгой мэрэгжил. Би одоо өнөөдөр ингээл хүүхдүүдтэй зориулсан, октоодаа зориулсан олон уран бүтээл тэдний яриа хөрөнөөс сэдвүүлжсэн олон уран бүтээл байдаг. Тэгээ өнөөдөр ингээд хань минь миний уран бүтээлийг дэмжиж хоёр сайхан охин минь одоо хань үлтэй болж араас нь олон хөөрхөн зээнэр гарч ингээд миний одоо уран бүтээлийн уншигчдын тоо улам нэмэгдэж ингэж одоо айлгэр болон дэлгэрч яваа. Анх одоо шүлгээ бичээл одоо урнаадаа зориулаад уншдаг байлаа шүү дээ чинь. Тэгээд чи одоо өнөөдөр хүүхдийн шүлгээ хүүхдүүдтэй уншиж байсан тэр шүлгүүдээ одоо зээнэртал одоо уншиж байна шүү дээ. Тэгэхээр энэ уран бүтээлч хүн гэдэг бол тэрний одоо ерөөсөө жигүүрн цаашлаад одоо хийх уран бүтээлийнх нь хүсэл тэмүүлэл нь хань үр хүүхэд тэдний гэр бүл ач зээнэр байдаг. Тэгээ тийм одоо сайхан халуун дулаан уур амьсгал донд миний одоо уран бүтээл төрж байдаг болохоор би өөрөө бүтээх тойрох одоо онгодоор бол элбэг байдаг хүн л дээ. Шүлэг уншин. Ямар шүлэг юм? Амар том нохой. 10% хоёрыг бариад өглөө би усан жавлаа. Ангийн хүүхдүүдтэй гинт тааралтаад өд олтол тоглолоо. Монголын хүүхдүүд үндэснийхэн уран зохиолыг уншиж өсөх ёстой. Тэнд бол би өөрийн хувийн нэмрийг оруулж байна. 2000 гаруй одоо ингээл цагтл авчихсан сууж байна. Тийм ээ? 7 хоногийн 5 өдөр нь заримдаа 4 өдөр нь ингээл хүүхдүүдтэй уулзаад явж байна. Ерөөсөө эднийг нэг уран зохиол дуртай хүмүүс болгох чи тий. Тэгээд түүний чинь цаана бол их хилэн дагаад одоо тэр сэтгэлгээгээр уран бүтээл тойруулж өгч байна. Түүндээ бол их баясаж одоо явна шүү дээ би чинь. Энэ маань бол би ийм хувь нэмэр оруулж байна. Хүүхдүүд намайг хүлээж байна. Тэд нар миний номыг уншиж байна. Өөрч байна гэхээр би чинь би энэ ерөөс өөрийн гэсэн хувь нэмэртэй хүн юм байна. Ингээд олон одоо ингээд урагшилж байдаг. За уншигч хүүхдүүдийн маань одоо миний номыг дуртаяа уншиж байгаа. Тэгээд одоо уншснаа илэрхийлж, загталж бичиж байгаа. Тэд нартай хамтарч ажилладаг нөгөө номын санчид, тийм ээ, соёлын ажилтнууд, уран зохиол хүүхд хоёрыг одоо уулзуулдаг, зохиолчтой уулзуулдаг тэр хүмүүс. Тэгээд цаашлах юм бол одоо хүүхдүүдэд хамтдаа яг аз жаргал бэлгэлж байдаг нөгөө сайхан хөгжмийн зохиолчд маань бол байдаг. Тэднэрээс их гоё шүү дээ одоо Хатанбаатар, Батболд, Цэвэн сүрэн, Балжин ям, Амар баяр гээл одоо ингэ. Тэгэл одоо энэ тайз дэлгэцийн бүтээл тэгэл одоо ингээл тавигдж чинь тийм ээ. Өнөөдөр ингээл хүүхэлдэйн театрт одоо тэр хүүхэлдэйн чинээж нөгөө найруулагч Өнөр Туул, Амар заяа тэгэл Гамбат гэл ингээд шаргадаг кино гээл одоо хүн болгол нэрлж чинь энэ киноны одоо найруулагч нь хоролд орж тэр л уран бүтээлийг чинь тойруулж ингэж хөтөлж явж байгаа. Тэгэхээр намайг яг зохиолч тэр дрон хүүхдийн зохиолч гэдгийг бүтээж байгаа хүмүүс бол энэ хүмүүс байдаг. Аав юм нэгсэн том шагнал урам, ээж юм нэгсэн хайр урам. Энэ бүхэн ингэж явсараагаа сүлдө уран бүтээч сундай дээр очихоор уншигчдын урмаар тэр тасаалтахгүй ингээд
залгаад яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өгөөд байгаа урам нь өөрөө нэг тийм гоё гэгэн зүг хөтлөөд идэг. Тэр их гоё гэгэн хувь тавилан юм да.